За сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор хэдүүлээ сахахын талаар ярилцсанаа. Яагаад энэ сэдвээр ярилцах болсон бэ гэхээр өнгөрсөн хугацаанд надад асуудал байсан. Жохон байж байгаа л нүүр энд тэнд 2 3 ингээд гарчдаг. Тэрээс 7 хоногийн давтамжтай заяа. Тэгээд би Монголд байхдаа хувь улсын аль аль эмнэлэг рүү нь одоо олоод очиж үзсэн. Тэгээд гоо сайханд ч өндөө орж исэн. Тэгээд тэд нар юу ярьдаг вэ гэхээр очихлоор элкобактерийн шинжилгээ өг. Тэгээд гарах юм бол хэдэн өндөр гарах юм бол хэдэн антибиотик бичээд өгчдөг. Тэгээ тэрийг нь уугаад ямар ч үйлчлэгээ байхгүй 7 хоног 14 хоног буцаад гараад ирдэг. Гоо сайхны газар ч гэсэн ялгаа байхгүй зөв очиод нэг цэвэрлүүлээд ингээд саддаг. Зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн санал болгоно. Тэр нь ч гэсэн ямар ч үйлчлэгээ байхгүй, үр дүн байхгүй. Тэгээ ганц хоёр юм чи яг газтай хондоо уудаг. Тэгээ гой мэддэг үү гэж асуудаг тий. Тэгэхээр бид нар өнөөдөр бидний амьдралд хичнээн бүтээгдэхүүн сахартай байгаа байлээ тий. Тэгээд нэг ч имлэг хамгийн хачирхалтай сахар бойл гэж юусоо огт хэлж байгаагүй. Тэгээд хэдүүлээ өнөөдөр сахны талаар хэрвээ сахараа хэрэглэхээ болох юм бол чиний амьдралд хэрхэн өөрчлөлт орох юм бэ гэдэг талаар үзцгээе. That is because sugar can cause acne lesions within 1 week of high intake. Clinical trials have shown that after 10 weeks of low sugar diets, acne lesions have significantly reduced. Тэгээд нь штэ намайг сахараа болсноос хойш миний арьс нөгөө нэг гараад идэг давтамжтай гараад идэг батгнууд нь алга болцсон. Харьцангуй багасцсан ер нь бол одоо би Японд анх ирээд бас ингээд нүүрэн дээр ингээд тухан дээр ялангуяа ингээд батг гарчдаг гэсэн мөхгүй. Тэгээд энэ air conditioners болоод байна. Тэ? Нөгөө нэг шалтгаан юу юм болоо гэж гайхаад идэг байсан. Тэгээ явж жоохон судалгаа хийгээд зарим хүмүүсийн яриаг сонсоод тэ одоо энэ мэрэгжлийн хүмүүсийн яриаг сонсоод өөрөө research paper уншаад ирсэн чинь шалтгаан юу байсан бэ гэсэн чинь сахар. Тэгээ сахар ба шүү дээ тэ. Зөвхөн чиний арьс батганд нөлөөлөхгүйгээр маш хортой зүйл. Сахарнд хүний биед хэрэгтэй юм огт байдгүй. За одоо хэдүүлээ мэрэгжлийн хүний яриаг сонсоод ямар хортой үр дагавар байдгийм бэ гэдгийг судалцгаая. За эхлэе. There are 73 meta-analyses that make up 8,600 different studies on sugar. And the conclusions are a high amount of added sugar, okay, is significantly associated with 45 negative health effects, ranging from diabetes to asthma, depression, stroke, heart attack, gout, hypertension, dementia, cancer, and early death. Other than that, it's totally fine. Сахарын одоо орцыг ингээд судлаад үзэх юм бол глюкоз and fructose гэсэн хоёр зүйл байгаа. Глюкоз гэдэг нь болохоор бидний бие өөрсдөө одоо нөгөө нэг бидний биеийн түлш гэж ойлгочих болно. Fructose гэдэг зүйл нь бол зүгээр хор. Бидний биеийг зүгээр хордуулж идэг зүйл. За хэдүүлээ тэгээд зарим хүмүүс ярьдэн штэ. Надад илүүдэлч юм байхгүй. Би сахар хэрэглэдэг гэсэн миний нүүрэн дээр батг гардаг бай тээ. Тэгвэл тэр хүмүүс ч гэсэн асуудал байгаа. Тэр нь болохоор одоо дотор өөхлөлт, цус одоо доторх эргэтний өөхлөлт тий. Тэгээд илгэний өөхлөлт энэ нөгөө нэг хүн хүний одоо биеийн онцлогоос шалтгаалаад өөр байдаг юм шиг байлаа л дээ. Тэгээд дээрэс нь тэр хүмүүс ч гэсэн сахара болсноор одоо бодисын солилцоон сайжирна тий. Дархлаа нь сайжирна. Тэгээд энэ хавдраас сэргийлнэд маш олон давуу талтай байгаа. За тэгээд хэдүүлээ Talk to many people who say, well, I don't need to do the ketogenic diet and go on a low carb diet because I don't have a weight problem. I usually say, have you ever heard of skinny fat? Chances are, if they're consuming a lot of sugar, they have visceral fat, they have liver fat. They just don't know it yet. But 40% of people of normal weight have metabolic syndrome. That includes high blood glucose, a fatty liver, high cholesterol yet. But бид нар тэгээд нөгөө сахар гэдэг зүйлийг тогтмол хэрэглэснээр бидний нөгөө элэг гэдэг эрхтнийг өөхлүүлээд ингээд өвчлүүлж идэг. Сахар, алкогол хоёр бол ер нь яг адилхан. Тэгээд тэгвэл яагаад төр засгаас те одоо хууль тогтоол гаргаад ч юм уу тодорхой хэмжээнүүдийн хэмжээг нь заагаад ч юм уу тэгж болдгоо юм те сахар. Тэгэхээр чи ер нь бол одоо маш олон хүмүүс, олон компани, олон хүмүүсийн ажлын байр энэ сахартай холбоотой энэ бүтээгдэхүүнтэй одоо үйлдвэрлэдэг газартай холбоотой байгаа шүү дээ. Тэр олон хүмүүсийг одоо надхаа бойл гэдэг ингээд шахаа шаардж болох. Тэгээ би ер нь бол өөрөө одоо хэдүүлээ Америкийн жишээн дээр яагаад тэгвэл тэд нар ингээд зөвшөөрдөг юм бэ те тэрийг сонсцоо. Well, why doesn't the government regulate sugar just like alcohol, right? Well, that's not going to happen. There's too much money involved with sugar. The sugar lobbyist and the corn lobbyist and the
Sweet beverage lobbyists are extremely powerful. I mean, the sugar sector accounts for a third of all the donations from U.S. agriculture. Одоо миний хувьд бол би төрийн удирдлагаар суралцж байгаа. Тэгээд миний магистрийн ажил бол ерөнхийдөө залуучуудын улс төрийн оролцоо байхгүй юу? Тэгээд зөвхөн миний өнцгөөс шүү за. Юмыг ер нь ингээд хааж хороод ингэхээр ер нь бол энэ бол бодлого биш ээ. Энд хааж хорч чадна. Жишээлбэл тий бид нар ядаж жишээлбэл зүгээр сахар хэрэглэхээ болчлоо хорчлоо гэж бодъё л та. Тэгэх юм бол хүмүүс хэрэглэнэ. Асуудалгүй хэрэглэчихнэ. Тэгээ яах ёстой юм бэ гэхлээр ер нь бол бид нар чи ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Миний судалгааны ажил ч гэсэн ерөнхийдөө бол залуучууд яагаад сонгуульд оролцдог вэ? Зөвхөн Монголын жишээн дээр ч биш. Дэлхийд даяар тийм байна. Тэгээд тэр нь яваад юу руу ордог уу гэхлээр нөгөө мэдлэг боловсролын асуудал руу орчдөг байхгүй. Одоо жишээлбэл залуучуудын улс төрийн оролцоон дээр ярихад бол одоо та нар дүүнрээс ч юм уу одоо тэр хүүхдүүдээс ч юм уу те эсвэл дөнгөж 20 морьтой залуучуудаас асуудууд улс төр сонирхдаггүй тий улс төрийн үзэл баримтлал мэдхгүй тэгээд парламентын ардчлал гэж юу вэ мэдхгүй ягаад гэвэл энэ чинь боловсролгүй байгаа байхгүй одоо жишээлбэл бидний 10 дугаар анги 10 жилийн боловсрал тий тэгээд энэ иргэний боловсрал нийгмийн хичээл дээр яг юу үздэг юм бэ тэр мэдхгүй би бол одоо санахгүй байна. Тэгээд тийм болохоор тэр хүүхдүүд оролцохгүй юм аа. Энтэйг адилхан энэ сахарын хэрэглэснээрээ ийм зүйл рүү одоо болно. Чи эргэлэх юм бол ирээдүйд ингэнэ. Чиний энэ батгах чинь энтэй холбоотой гэдэг тийм одоо боловсролынх нь зүйл рүү одоо иргэдийг одоо мэдлэгжүүлээ те боловсруулах шаардлагатай байхгүй юу? Энийг би бол бодлого гэж бодож байна. Зөвхөн миний бодлоо. Гэтэ эн чинь мэдээж хэрэг маш их мөнгө, маш их цаг хугацаа тий. Тэгээд янз бүрийн юм шаардна л да тэгэхээр хэцүү. Тэр яг хөө эхний ээлжинд нөгөө нэг хүмүүс юм хийцэн юм шиг болох гээд зүгээр ингээ хорчих. Энэ мөнгө шаардахгүй. А тэгээ амархан ингээ хорчих юм бол юм ээ. Яг хөө энэ бол бодлого биш. Зүгээр л арга цаасны зүйл. Тэгээд улс төрчдийн нэг зүйл юу байх гэхээр иргэдэд оноо авах байдаг. Тэгээ хорчих юм бол ямар нэг юм хийсэн болж харагдах гэдэг шүү дээ. Тэгээд яг зөвхөн миний бодол шүү. Тэгээ эргүүлжлүүлцгээе. Тэгвэл та нарт нэг асуулт орж ирж байна тий. Тэгвэл ягаад хүмүүс ийм жимс сайн байгаад гэдэг юм тий. Хэдүүлээ энэний хариултыг олцгоё. Хамгийн энгийнд бол жимс адилхан фруктоз гэдэг тэр хортой бодисыг агуулдаг. Тэгтээ давхар одоо нэг одоо жишээлбэл сахартай энэ хийж үсэн ундаа энэ бялуу энэ шоколад гэдэртэй одоо жимсний сахарын хэмжээг харьцуулах юм бол харьцангуй бага. Нэгдүгээр хоёрдугаар жимс өөрөө асар их шингэн агуулж байдаг. Жишээлбэл чи ингээд урд чинь одоо 3 ширхэг шоколад тавиа те. Тэгээд 3 ширхэг алим тавьчих юм бол 3 ширхэг шоколадыг бол давхна идэж штэ. 3 ширхэг алим идэхэд бол хэцүү. Хүн жимсийг нээхийг хийддэг юм аа. Тэгээд дээрэс нь жимс өөрөө давхар нөгөө нэг эслийг тэгээд антиоксидант агуулдаг учраас хүний бие өөрөө одоо амархан шингээгээд авчдаг. За хэдүүлээ хүний доктор хүний бас яг сонсцгоо. It's just that simple. The goal is to keep your consumption of added sugars below 25 grams a day. That would be 6 teaspoons. That's about what your liver can handle. Very similar to, by the way, and the fruit has fructose, but not very much, and you're not going to absorb it because of the fiber. За хэдүүлээ сүүлийн хэсэг дээр би бас судалгааны ажил харуулъя. Яг гэвэл би өмнө хэлчихсэн шүү дээ. Ягаад би энэ судалгааны ажил заавал харуулдаг байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр хүссэн хүн ингээд хүнээс сонсон зүйлээ хамаагүй ингээд яриад бид нар мэдэхгүй шүү дээ, тэ. Ингээд шууд интернетд тавьчихдаг болцсон. Тэгээд хэдүүлээ энэ дээр ер нь бол дабл чек хийж байгаа шүү. За энэ судалгааны ажлыг ингээд хараад гүйлгээд ингээд үзэх юм бол энэ жишээлбэл dietary sugar consumption and health хоолны ичхрийн хэрэглээ ба эрүүл мэнд гэдэг. Саяны яг докторийн хэлснээр өдөрт ойролцоогоор 25 граммаас доош ойролцоогоор 6 цайны халбар чихэрлэг одоо чихрийг одоо хүний илэг зохицуулж чадна гэж байна шүү дээ. 7 хоногт ойролцоогоор 200-аас 355 мг. Энэ
ундаа тий хийж ирсэн ундаа бидний байнга уудаг juice те. Тэгэхээр бид нар баг 500 мг-ыг л өдөрт уучих уустай. Тэгэхээр энэ маш юу гэсэн үг л те. Тэгэхээр энэ тэгээд дахиад энэ дээр нөгөө нэг ихний доктор ярьсан юу энэ судалгааны ижилтээр дурдсан байл та чихрийн элсэн чихэр хэрэгснээр те. Даргалал, чихрийн шижин, зүрх судасны өвчин, гадуур өөхний хуримтлал, шүд цоорох эрсдэл те. Тэгэл бүхэл зүйлийг энэ олон 10 жилийн турш харуулсан байна гэж бичсэн байна л та тий. Одоо жишээлбэл энийг ингээд гүйлгээд харах юм бол энэ generally ерөнхийдөө sugar the beverages are the largest source of the added sugars including carbonated and non-carbonated soft drinks. Тэгээ нөгөө бидний уугаад байдаг байна. Газтай болон газ хүмүнданууд те fruit drinks and sport drinks, energy drinks эдгээр чинь бүгд нөгөө нэг бүх маш их хэмжээний нөгөө сахар агуулсан байдаг байхгүй. Тэгээ бидний биеийг зохицуулж чадахгүй. Тэгээд яах вэ? Юу чинь тэгэл хор болно л гэсэн. Тэгээд ингээд гүйлгээд дүгнэлтийг бас ингээд харах юм бол те. Тэгээд бүгднийг body weight те. Тэгээд fat accumulation, obesity in children. Ялангуяа хүүхдүүд бид нар чинь нөгөө нэг энэ тэнд очиод одоо жишээлбэл найз майзынхандаа очихдоор нэг эрзэн чихэр те. Янз бүрийн нэг чихэр ундаа тиймэрхүү юм их хөгдөж тоо өөрсдөө хөгдөн. Нэр ер нь бол хорлож ийн л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд depression те сэтгэл готлол хүртэл хөдөлнө. Тэгээд энэ сүүлийнх нь өгүүлбэр дээр бичсэн байл те. Especially for the children and adolescent те. Одоо хүүхдүүд болон өсвөр насныханд combination of the widespread the public health education and policies worldwide in urgently needed. Энэ шаардлагатай байгаа маа л гэсэн. За тэгээд дараагийн бичлэгээрээ би хэдүүлээ юу идэх ёстой юм бэ гэдэг талаар ярина. Тэгээд ингээд та наст нэг бодол орж иж магадгүй. Одоо чиний бичлэгийг үзээд чиний зөвлөгөөг дагах юм бол баг идэж уух юм олдох юм уу те. Тэгээд дараагийн бичлэг дээрээ би хэдүүлээ юу идэх талаар ярилцъя. Тэгээд мэдээж хэрэг бид нар чинь бас нэг заримдаа хүлээ авалтанд ордог ч юм уу, хүний төсвүүд, найзынхаа төсвүүд төрч болдог ч юм уу. Тэгээд янз бүрийн амьдрал чинь асуудал гарна шүү дээ. Тэгэл юм болгон дээр очиод би одоо ийм дайттэй тий. Одоо ийм жимбэж болохгүй, тийм жим хэрглэж болохгүй, ингэч болохгүй, тэгж болохгүй гэдэг юм бол бас хэцүү. Би ч гэсэн одоо бас хаяа найзуудтайгаа уулзаад гадуур дотор гарах үе байна. Гэхдээ ер нь бол шүү дээ сард нэг 2 3 удаа тааруулаад, тохируулаад тэгээд дуртай хоолоо тэгээд дуртай тэр амттангаа тий. Тэгээд PM арх уудаг бол тэрийгээ тий. Уучхад тааруулаад хэрэглэхэд бол энийг сүртэй нөлөө үзүүлэхгүй. Хамгийн гол нь тэрийгээ тааруулаад аль болох бага сард 2 удаа 2-3 удаа ичхэд бол энэ гайг байх гэж бодчих. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.